тамхилах хөөрөглөх хэсэг гэдэг чинь ерөөсөө л нэвтрэлцлийн гол бэлэг тэмдэг үйлдэл гэдэг байгаа шүү дээ. Эхнээсээ л тий. Дургуй үргэлдэг гэж толгойг нь дараадаг ч юм. Тэгээд тэн дээр бүх одоо нэг үйлдэл нэвдэг тий. Сайхан ч юм уу да. Энэ л сонслох хэвээр сайхан болж байгаа юм байна тий. За манай богд сумын хурлын дарга нахач анх хоёр тийм ээ. За манай анх хоёр маань ер нь их богд хайрхныхаа тухай, богд нутгийн онцлогийн тухай нэг сайхан ярьж өгч байна. Мик хэр орж байгаа бол гайгүй тий. За сайн байцгаана уу. За манай их богд хайрхан маань Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгатай үеийн төлөвлөлт хайрхан байгаа. Далайн түвшнээс дээш 3957 м-ийн өндөртэй ийм хайрхан байдаг. Баянгор аймгийн Сүл дуул гэж нэрлэж явдаг. Ийм хайрхан байгаа. За нутаг орны онцлог ер нь одоо ан амтан ургамал тийм ээ ер нь ямар онцлогтой байдаг вэ? Тэр талаар нэг сайхан ярьж өгөөч. За манай сумын хувьд одоо энэ хайрхан талдаа бол аршаа ус ихтэй. Тэгээд ер нь одоо яг энэ багт амьдарч байгаа хүмүүс ер сумын хэмжээнд хамгийн өндөр өсөлттэй. Бас тийм байдаг. Одоо яг энэ аршаа устай холбоотой байна. Тийм одоо энэ эми ургамал одоо энэ уурчигээ дээрээсээ ингээд ус нь урсаад сайхан аршаа болж байгаа шүү дээ. Тэр ус нь ерөөхдөө энд өсөж ундаалж өссөн хүмүүс ер нь дандаа 100 авсан хүмүүс энэ багт 4-5 баг. Тэгээд одоо энэ манай сумын дайнд орж ирсэн жамтс гэдэг. Тэр хүн маань 105 нас хүрсэн хүн байгаа. Сайхан өсөлт тийм. Одоо энэ Гамболд гэдэг Идишин Гамболд гэдэг хүн байдаг. Тэрний имэж нь 105 нас хүрээд төрүүлж бахан болсон. Ихч байдаг. Тэгээд энэ багт байдаг хүмүүс Дэндэн Гамболд доо. Тийм. Энэ багт амьдарч байгаа хүмүүс сумын хэмжээнд арай илүү өсөлттэй байдаг. Энэ аршаа ус ургамалтай холбоотой. Одоо энэ дээрээс урсч байж аршаа ус чи ерөөсөө нэг урссаар бод эми ургамал их болцсон байдаг. Тийм учиртай. За нэг гоё газар ирсэн. Манай богд сумын одоо ингээд тэр ард бол ингээд яг их богд хайрхан маа тэр ард ингээд харагдаж байгаа. За тэнд ингээд их богд хайрхан. Ингээд ардаа гоё илсэн уул. За энэ урд бол яг нэг юм орогны уур маань ингээд байж байгаа. За энд бол ямар очтой газар ирсэн байна гэхээр ер нь одоо энэ зуны уйлрал тийм ээ амралт зугаалга ийм одоо аяллаа уйлрал гэсэнтэй холбогдуулаад манай богд сумынх манаас аялал жуулчлалын чиглэлээр яг одоо энэ гоё байгалийн цэглэн зохицсон тийм ээ ийм гоё бүсэд ингээд гоё юм амралтын одоо юм бааз гэх юм те ийм газрыг бий болгосон байна. За ингээд ерөөсө ширгэн дээр сайхан гэрээ барьцсан. Маш гоё сэрүүхэн ингээд ийшээ яваад энэ урд хэсэгт манай юу гэж орог нуур маань очих. Ингээд Улаанбогд, Жаранбогд хайрхнууд маань ингээд байж байна. За ингээд энэ одоо яг элсэн уулын цааталтал манай их богд хайрхны орой маань ингээд харагдаж байна. Энд ингээд ийм сайхан газар байна. Цааш орно. За сайн бацгаана уу. За сайхан цэч байна. За энэ амралт жуулчны бааз гэх юм биш үү тийм ээ. Энэ газрын талаараас мэдээлэл өгөөч. Одоо ингээд энэ жил 100 жил болно. Тэгээ хүмүүсээс нэлээ ирэх байх. Тэгээ мэдээж нөгөөшөө бас хайрхнадаа явна тий. Тэгээ хүмүүст зөвсөн баялаг газраас. За сайн бацгаана уу. За үйлчлэгээний талаар гэх юм бол ер нь бол манай энэ юу бол байгалийн тогтоц аягүй сайтай. Яг энэ бол гоё шүү дээ. Илсэн уулна. Нуурна. Ингээд ширхтээ тий. Тэгээд ер нь энэ 100 жил болох гэж байгаа. Тэгээд ч олон жил бодож ирсэн зүйл байгаа. Тэрнийг энэжил хэрэгжүүлээд. Тэгээд одоо энэ гэртэн бол караоке ажил нь хоол гаргана. За. Тий өнөөдөр бо маргааш та багтаагаад 4-8 хэмжээтэй асар уудандээ ингээд залгуулаад барьчих. Одоо ер нь та юу тогтчихгоо л гэсэн мэт ээж л байна. Тий тогтчихгоо л ер нь юмнуудаа ер нь дуусах төгч чинь. Тий тэгэл
одоо хүмүүсээ ер нь хүлээж авахд бэлдээл хийж байна. Бараг бэлэн болоо. ойрхон шүү дээ. Аршаа нэг 5-6 км метр болоо. тий. За энд ингээд ийм гоё газар бас бий болсон байна.